Говьалтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн дасгийг нэрэн амьсгалын аппараттай болгож, Алтай хотод спорт сургалтын төв барьж байгуулах зорилго бүхий сэтгэлийн хүчийн ирээдүйд төсөл эхэллээ. Уг төслийг Говьалтай аймгийн бөхчүүдийн хамтаа ширдэвжээ. Тус аймгийн оюутан залуучуудын ирээдүй алтай холбоо хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт одоо амьсгалын аппарат дутагдaltaй зайлшгүй шаардлагатай гэдэг ийм зүйлийг манай ирээдүй алтай холбооны залуучууд олж мэдсэн байгаа. Спорт талаасаа бол биднэрт өсвөрийн тамирчдыг бэлдэх, Говьалтай аймгаас одоо олон сайн тамирчин, төв дэлхийн аварга, олимпийн аварга, үндэсний бүхэн аваргуудыг төрүүлэхийн зорилгынхаа хүрээнд спорт сургалтын төв гэж байгуулах шаардлагатай гэж үзээд бидний хэсэг залуучууд манай дивжээний удирдлага, ирээдүй алтай оюутан залуучдын холбооны удирдлагууд хамтарч хуралдаад энэ зорилгоо нэгдээд энэ төслийг зохион байгуулж байгаамаа. Нутгийнхаа хүүхэд багчуудын эрүүл саруул өсөж торнох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн энэхүү санаачлагыг Говьалтай аймгийн нутгийн зөвлөл болон тус аймгаас гаралтай компаниуд дэмжиж бодит ажил болгоход нь туслаж эхэлжээ. Тиймээс хантайшир дивжээний бөхчүүд болон мэргэжлийн уран бүтээлчид хамтарч талархлын тоглолт зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Тоглолтын найруулагчаар Мас продакшны жүжигчин Монгол Улсын гавьяач жүжигчин Мөнх сайхан ажиллаж байна. Говьалтай аймгийн залуучуудын ирээдүйн алтай холбоо Хантайшир бүхийн дивжээ одоо хамтраад хоёр дахь одоо төсөл арга хэмжээгээ зохион байгуулж байгаа. За анх бол 2018 онд бид бүхэн Говьалтай аймгийн уугуул суугаал иргэдийн дунд Алтан бэсрэг наадмыг зохион байгуулж исэн бол энэ жил одоо энэ арга хэмжээг өргөтгөхөд сэтгэлийн хүчээ ирээдүйд гэдэг ийм арга хэмжээ зохион байгуулж байгаамаа. Олон хүний хүч хөдөлмөр орсон, олон хүний сэтгэл орсон ийм сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд энд манай Хантайшир дивжээний бөхчүүд ерөнхийдөө дийлэнхээр оролцож байна. Бүгдөө л чадхаар оролцож байна. Тэгээд миний хувьд бол Монгол Улсын гавьяач жүжигчин Уянга дуучин дөрөв дуучин хүнтэй хамтраад аав ээж сайхан дууг дууллаа. Тоглолтод Хантайшир дивжээний улс аймгийн цолтой 10 гаруй бөхчүүд аяд дуугаа өргөхөөс гадна Монгол Улсын гавьяач жүжигчин Жаргал сайхан, Ган зориг, Батболд, урлагийн гавьяат зүтгэлтэн Баярбаатар зэрэг мэргэжлийн олон уран бүтээлч оролцож байна. Сэтгэлийн хүчийн ирээдүйд захим тоглолт энэ сарын 27 буюу шөнийн 15-нд Цэнгэр дэлгэцээр түмэн олонд хүрэх юм.